За сайн байцгаана уу? 1-7 хоногийн хувцалтаа харуулдаг 7 days 7 look гэд бичлэгнийхээ 4 сарын сүүлийн 7 хоногийн хувилбарыг харуулах гэж байна. Тэгээд энэ хугацаанд болохоор Токиод өдөртөө нэг 18-аас 22 градусын дулаантай байх юм байна. Тэгээд ийм цаг агаарт хэрхэн хувцлахаа харуулъя. За даваа гарагийн look. Жохон дулаараад ирэхээр би denim буюу ингээд джинсэн материалаар дагнаж хувцлах дуртай. Тэгээд энэ удаад бол ийм цэнхэр өнгийн джинсэн өмд цамцыг хослуулаад өмсчихлөө. Ер нь бол өнгөнийх нь тоон нь нэлээд дөхөв. Тэгээд дундуур нь хуваалт үүсгэх зорилгоор хар бүс зүүчихсэн. Нэг өнгийн хувцлалт учраас бас жоохон point нэмгээд ийм том шаргал эмэг болон Swarovski хүзөөний зүйлт зүүгээд эмэг зүйлттэй явжин гэж бод бугундаа бол ямар нэг юм зүүсэнгөө тэгээд жижиг юм манитын шаргал бүүж зүүсэн. Цүнхний хувьд болохоор джинсэн өнгөтэй бас гой цогцдог ийм улаан хүрэн өнгийн жоохон том цүнх бариад бас цүнхтэйгээ уусгаад ийм леопард өнгөтэй шил зүүчээ гэж бодож байна. Ийм асфальтын юм шиг саардл өнгөтэй баг зэрэг өсгийтэй энэ гутлыг өмсчихё. За тэгээд бүтэн лукээ харуулвал ингээд ийм гой цэнхэр джинсээр дагнчихсан ийм минимал маягийн цэвэрхэн лук байна. За мигмар гарагийн лук өнөөдөр ийм улбар шар өнгөтэй нэлээд зузаан оосон цамц өмсөөд тэгээд 90 оны минимал загварууд эргэж ирж байгаатай холбоотойгоор бас миди скортууд нэлээд тренд болж байгаа. Тэгээд би бас сүүлд ийм биений өнгөтэй ийм миди скорт авсан байгаа. Тэрийгээ загварчлаад өмсчихлөө. Тэгээд жаахан өнгө нэмхийн тулд ийм хартай цагаантай силкэн альчуурыг бас хүзүүгээрээ зүүчээ. Яг халуун байх юм бол бас энийг тайлчж болно. Тэгээд минимал хувцалж байгаа юм чинь ингээд бас яг тэр мөдөндөө орохын тулд үсээ ингээд хоош нь гой цэвэрхэн боогоод нэг юм point эмэг зүүчлээ. Тэгээ бас ханцуугаа ингээд хоош нь хөвчлэн шууж өмсдөг болохоор гартаа юм жижиг баг буурчиг юм нарийнхаа цаг зүүчихсэн. За тэгээд доовор нь болохоор юм харагдах нь юм улаан мерижен гутал өмсөд цүнхний хувьд юбктэйгээ уусгаад энэ алтогийн юм шаргал цүнх барьчээ. Тэгээд хар нүдний шил зүүчээ. За тэгээд бүтэн лукээ харуулах юм бол нэг иймэрхүү минимал хувцлалт болсон байна. Лав гараг өнөөдөр нэлээд зузаан материалтай Оксфорд маягийн сорочкын цамц өмсөд доогуур нь хар мини юбктэй. За тэгээд аксессуарны хувьд болохоор ийм жижиг сувдан шигтгээтэй эмэг зүүгээд бас нэг юм сувдан хүзүүний зүйлт зүүцсэн. Гартаа болохоор эмэг зүйлт хоёр маань ийм мөнгөлөг өнгөтэй болохоор Пандорогийн гувч зүүчлээ. За тэгээд ингэж явбал магадгүй өглөө оройдоо даарах болохоор гадуур нэг ийм worker jacket өмсчээ. За энийг бас 3 сарын 7 хоногийн хувцалтан дээрээ оруулж ийсэн байх. Цүнхний хувьд болохоор хар юм жижигхэн коучийн цүнх бариад за тэгээд ийм урт хар бүүц өмсчээ. Би бас өмнөх бичлэг дээрээ хэлжсэн ер нь бол богинохон мини юб өмсөж байгаа үедээ дандаа юм урт түрээтэй гуталнууд өмсөх дуртай. За тэгээд дулаараад мэдээж баг өдөр алган нартайгаа болохоор нэг юм нэлээд том хар шил зүүч. За тэгээ бүтэн лук маань нэг иймэрхүү харагдчихэв. Дөрөвт өдөр өнөөдөр нэлээд албан ёсны бөгөөд хав хараар хувцлах гэж байна. Тэгээ дээгүүрээ юм ханцуугүй жилет өмсчлөө. Тэгээ доогоороо болохоор нэлээд өргөн юм сул загвартай брюк өмд өмссөн. Энийхээ гадуур юм хар пижак өмсөн. Тэгээд энэ болохоор бас баг бүкст авсан урттай. Тэгээ бас баг зэрэг юм сул загвартай пижак байгаа. За ингээд 3 хос маягаар ингээд өмсчин. Тэгээд хав хараар хувцалж байгаа учраас хүзүүндээ бас нэлээд юм том шар зүйлт зүүгээд зүйлт маань том учраас эмгээ юм жижигхэн манитын эмэг. Тэгээд юм цэвэрхэн нарийнхан шар цаг зүүчлээ. Цүнхний хувьд болохоор ийм хартай цагаантай фурлагийн цүнхийг барьчээ илүү
ажил хэрэгч аль бие усны харагдах байх. Гутал өсгийтэй гутал өмсөж болох ч гэсэн бид илүү эвтэйхэн байхыг нь бодоод ийм хар арьсан лоферс өмсгөж байна. За тэгээд мэдээж их хэрэг нарны шилзүүнийнуудад бас нэг ийм хар надад ямар хэлбэртэй гэх юм бэ, нэг ийм хэлбэртэй шилзүүч. Ингээд нэлээд ажил хэрэгч гоё цэмцгэр хувцлалт болсон байгаа. Илүү дутуу өнгө байхгүй, зөвхөн хар цагаанаар дагнасан. Баасан гараг өнгөрсөн жилээс эхлээд ийм полка дот буюу бөмбөлгөн хийтэй хувцснууд тренд болоод байгаа. Тэгээд ер нь энэ жил ч гэсэн үргэлжилж байна. Би нодлон 100 Zara-гаас авсан энэ урт бөмбөлгөн хийтэй хар плажо өмсчлөө. Тэгээд плажийнхаас цагаантай уусгаад энэ жижиг сувдан шигтгэтэй эмэг зүүчээ. Тэгээд бас нэг юм хөрхөн сурдан бугуувчтай. За одоохондоо ингэж явахад арай сэрүүн байгаа учраас гадуур нь юм хар бомбер жакет өмсгөж байна. За жакет маань өөрөө бас нэлээд богинохон загвартай учраас плажтайгаа хөрхөн зогтсох байх. Цүнхний хувьд за жижиг хар цүнх барьчихна. Энэ жижиг хар күүчийн цүнхээ барьчээ. Тэгээд гутал болохоор энэ дээр яг хөрхөн хар цагаан лоферс өмссөн ч хөрхөн харагдах бах. Гэхдээ энэ удаад энэ sling back өмсчээ гэж бодож байна. За өнөөдөр нэг ийм харшил зүч. За тэгээ бүтэн лүкээ харуулвал плажны маань хормоо маш гоё том, ийм намирсан хормоотой плаж байгаа. Хагасаа өдөр өнөөдөр ийм бор тонтой хувцлах гэж байна. Тэгээд дээгүүрээ за энэ мөрийг харуулчих. Ийм загвартай, тэгээд ийм тэгш бус хэмтэй унсан материалтай бор мак өмсөд доогоороо өнгө дагуулад ийм миди урттай, хагас урттай хойноо нэлээд өндөр оноотой бор юп өмсчихлөө. Тэгээд энэ хоёрыг маань бас ингээ хальт харах юм бол плаж шиг ч гэсэн харагдаж болохоор тэгээд өнгөрсөн жилээс эхлээд ер нь бол бор өнгө айгу тренд болж байгааг дагаад би бүр бор өнгө үнэхээр туртай болчиход байгаа. Тэгээд хувцас авах юм бол бор өнгөтэйгээ сонгож авдаг болсон. Тэгээд миний хамгийн сүүлд хийсэн худалдаа авалт бол энэ мак энэ юп хоёр байна. Гадуур нь нэг юм каки өнгөтэй илхэн хүрмээ өмсчихье. Тэгээд энэ хүрмний маань хувьд болохоор доороо бас ингээд ийм эрзэнтэй тэрүүгээр нь урт богныг тааруулаад чангалаад өмсчиж болдог. За ингээд өнгө дагуу. Тэгээд гуталны хувьд болохоор бас ийм зебра бор өнгөтэй намхан үсгийтэй гутал өмссөн. За цүнхний хувьд бас нэг ийм хартай бортой коучийн жижиг мини цүнх бариад. За тэгээд шил маань хүртэл ийм бор ирээ леопард өнгөтэй шил зүүчээ. За тэгээд final look-а харуулах юм бол ингээд айгүй гоё бит эвтэйхэн хэрнээ ийм гоё тансаг өнгөний сонголттой ийм лук боллоо. Тэгээс хагасаа өдөр гоё кофе уухаар гарах ч юм уу гэд тийм үед би дэвтэйхэн. За бүтэнсэн өдөр өнөөдөр тоглолт үзэхээр явах гэж байгаа болохоор ийм гоё урт тэгээд зузаан материалтай ийм дэрэгэр хормоотой хар плаж өмсчихлөө. Тэгээд хүзүүндээ бол юм зүсэнгүү цэвэрхэн байх гад ийм том эмэг зүтсэн. Тэгээд цаг зүгээд бөгчтэй. Тэгээ энийхээ гадуур болохоор бас 4 сарын эхний 7 хоногийн хувцалтан дээр нөгөө 2 piece гэдээ гарч ирсэн шүү дээ. Пижак юпуны хослол гэдээ гарч ирсэн. Тэрнийхээ пижакийг нь гадуур нь өмсчээ. Ийм саарал драп материалтай. Тэгээд ингэр дээрээ ийм гоё чимэглэлүүдтэй. За энийг өмсөд гэдэг ийм гоё цэвэрхэн харагдана. Тэгээд цүнхний хувьд энэ бортой хартай жижиг коучийн цүнх бариад гутлын хувьд болохоор нөгөө нэг асфальт юм шиг өнгөтэй энэ өсгийтэй гутлаа өмсчээ. За тэгээ бүтэн лук маань нэг иймэрхүү харагдчихэв. Ийм гоё урт плажтай, намирсан, дэрвсэн.
За өнөөдрийн бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. 5 сарын 7 days 7 look бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.